Сайн мэцхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт дэлхийд дахинаа болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан өргөх болно. За Америк нэгдсэн улс Иран, Израилийн оролцсон дайн дуусах төлөвгүй харин ч улам сунжирч болцшгүй юм нөхцөл байдал үүсэт байна. Угтаа өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд талууд гал зогсоож ормосын хоолойг нэг хүртэл арга хэмжээг авсан ч гэсэн нөхцөл байдал улам тодорхойгүй болж өнөөдрийн байдлаар Ираны талаас бол ормосын хоолойг дахин хаагаад байгаа. За энэ мэдчлэн тодорхой тохиролцоонд хүрч чадахгүй эргэж бутсан шийдвэрүүд аль аль талаас гаргаж байгаа нь дайны цаашдын төлөв хэрхийг бол улам хэлж мэдэхгүй ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Ингээд энэ талаар дотоодын судлаачаас авсан мэдээллийг үзэж та бүхэнд хөтөлбөрийн ихэнд хүргье. За Ираны дайн бол 2026 оны 2 сарын 28 онд Америк нэгдсэн улс болон Израилийн Домогт хилэн гэсэн энэ нэртэй операцаар бол эхлээд өдгөө ингээд 2 сар гарны хугацаа үзээд явж байна. Яг одоогийн байдлаар бол талууд бол гал зогсоогоод инхийн хилцээр хийх энэ шатанд явж байгаа боловч яг ийм амжилттай үр дүнд хүрнэ гэсэн ийм итгэл буюу эерэг хүлээлт бол хомс байна л да. Яг тэгэхээр нэгдүгээрт Иран улс ормосын хоолойг хаасан энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Нөгөө талаар Америкийн нэгдсэн улс Ираны бомбуудыг хаасан давхар бүсэлтээ бас үргэлжлүүлсэн байдалтай. Өөрөөр хэлбэл гал зогсоох тэр хилцээр зөрчсөн байдалтай яваад байна л да. За тэгээд энэний эдийн засгийн нөлөөлөл нь бол маш их байна. Ираны хувьд бол анхнаасаа энд нэг л стратегтэй байсан. Тэр юу вэ гэхээр дэлхийн энэ худалдааны нэгэн том урсгал болох ормосын хоолойг хаах үүгээр дамжуулж дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах энэ стратеги нь бол ерөнхийдөө бол амжилтанд хүрсэн байдалтай яваад байна л да. Тэгэхээр энэ нь бол ормосын хоолойгоор бол дэлхийн нефт, байгалийн хийн 20-25% дамжин өнгөрдөг. Мөн бордооны 30% дайр өнгөрдөг. За мөн манай энэ зэсийн салбарт нэлээд чухал ач холбогдолтой зэс усруулалт ашиглагддаг хөхрийн 50% дамжин өнгөрдөг ийм чухал бүс нутаг байдаг. Тэгэд энэ хоолой нээгдэхгүйгээр дэлхийн эдийн засаг бол эрсдэлтгийгээр байх болов уу гэж хамгаалж байна. За дайны талаарх үйл явдлын талаарх хамгийн сүүлийн мэдээллийн тухайд гэвэл ормосын хоолойд зорчиж байсан Ираны карго тээвэрлэж байсан хөлөгт Америк нэгдсэн улс цохилт өгсөн. За үүнд бол Ираны талаас Америк нэгдсэн улсыг мэдээж буруутгаж байгаа. Харин Америк нэгдсэн улсын хувьд тус карго тээвэрлэж авсан хөлөг онгоцон хууль бусаар зорчиж байсан гэх шалтгаанаар ийхүү хөлөг цохилж өгсөн гэдгийг бол тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ үйл явдал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн бага буюу төлөөлөгчдөө Пакистаны нийслэл рүү явуулснаас хэдхэн цагийн дараа болсон байгаа юм. За Пакистаны нийслэл хотноо Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч нар харин Ираны талтай яриа хэлэлцээ хийхээр бол явсан. Гэхдээ энэ яриа хэлэлцээ Исламабад хотод бол хийгдэх хэсэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Яагаад гэвэл Ираны талаас Америкийн нэгдсэн улс хоригоо сулруулахаас нааш яриа хэлэлцээ хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Америкийн нэгдсэн улсын хоригийн тухайд ормосын хоолойд Ираны бомбтоос гарах мөн орж байгаа хөлгүүдэд бол хориг тавьсан. За энэ хориг арга хэмжээний тухайд гэвэл Ираны эдийн засгийг сулруулах улмаар цаашлаад цөмийн хөтөлбөрөөр зогсоохыг шаардж байгаа ийм тулгсан үйлдэл юм а гэж шинжээчд тайлбарлаж байна. За тэгвэл энэ зур харин Ливан болон Израилийн тусдаа байгуулсан гал зогсоох хилэлцээр бол амжилттай үргэлжилж Ливаны өмнөд хэсгээс дөрвсөн байсан иргэдэнд буцаад бол их орондоо ирж байгаа ийм нөхцөл байдалтай байна. За 10 хоногийн гал зогсоох хилэлцээр мөн тун удахгүй бол дуусна. За өнөөдрийн байдлаар мөн гарсан нийт тоон мэдээллийн тухайд үзэж та бүхэнд хүргэхэд Ираны дайнаас болоод Иранд нийтдээ 3640 гаруй хүн амнасаа алдсан гэх харамсалтай мэдээлэл байгаа. За үүний харин 250 гаруй хүүхдүүд байгаа. За тэгвэл 26500 орчим хүн Иранд шархсан байдалтай гэсэн тоон мэдээлэл байна. Харин Америкийн нэгдсэн улсын тухайд 15-аас 16 цэргээ энэ дайнд амнасаар нь алдсан бол Израилийн тухайд 26 хүн шархсан гэх ийм мэдээлэлүүд бол гарчээ. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За яг 1-7 хоногийн өмнө Унгарт парламентын сонгуул болж өнгөрлөө. За ийхүү парламентын сонгуулиар сөрөг хүчний ТИСА нам үнэмлэхүй ялалт байгуулж Унгар улсад
эргэлтийн цэг болсон гэж хэлэхэд бол буруудахгүй ийм том үйл явдал болсон. За Питер Мадьярын тэргүүлсэн Тиса нам нь нийт сонгогчдын саналын 53%-ийг нь авч парламентын 199 суудлын 141-ийг нь бол эзлэхээр болсон. Харин 16 жил засагласан Виктор Орбаны Фидес нам 135 суудал сууж байснасаа 52 суудал болж багассан буюу ийм томоохон ялагдал хүлээсэн. За 5 дугаар сарын 4-ний 7 хоногт Унгарт шинэ парламент нь байгуулагдаж, шинэ засгийн газар нь байгуулагдах төлөвтэй байна. За Унгарын шинэ ерөнхий сайдын тухайд та бүхэнд товчхон мэдээлэл өгөхөд Питер Мадьяр нь 1981 онд төрсэн өдгөө 45 настай. Хамгийн сонирхолтой нь буюу олон улсын анхаарлыг татж байгаа нь ердөө 2 жилийн өмнө тэрээр Виктор Орбаны дэмжигч байсан буюу түүний намын гишүүд байсан. Фидес намын. За түүний хэлснээр тухайн үедээ Унгар улсад эрх мэдэл, эд баялаг ердөө хитгэн гэр бүлүүд төвлөрч байгаа буюу олигарх засаглал үүссэн гэж өөрийнхөө дэмждэг байсан Орбаны засаглалыг эсэргүүцэж хүчтэй шүүмжлэл хийж гарч ирсэн. Улмаар энэ үйл явдлаасаа ердөө 1 жилийн дараа тэрээр одоогийн Тиса намда элсэж удалгүй удирдагч насан байгаа. За тухайн үедээ яг ийхүү засгийн газраа шүүмжилж хийсэн хүчтэй шүүмжлэл нь ердөө 9 сая 600 гаруй хүнтэй Унгар улсад ойролцоогоор 3 сая орчим үзэлт хандлтыг авч Питер Мадьярын хувьд бол маш ийм шин хүчтэй удирдагч зүрх хүчин болж байгааг илэрхийлсэн үйл явдал болж исэн. За тэгээд тухайн жилдээ буюу түүний удирдлагад ор Тиса нам нь 2024 оны 6 дугаар сард болсон Европын парламентын сонгуульд бараг 30% санал авч Мадьяр өөрөө Европын парламентын гишүүн болсон байдаг. За саяхны хүртэл ялангуяа төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Питер Мадьяр ярилцлага өгөх боломжгүй түүнээс ярилцлага авдаггүй юм нөхцөл байдалтай байсан. Харин тэрээр шинээр ерөнхий сайд болсон даруйда ийхүү ерөнхий сайд болох нь тодорхой болсон даруйда эдгээр олон нийтийн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакторуудыг шинжилж төвийг сахисан байр суурьтай болох гээд ер нь бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бол шудраг байхад шинжилж чиглэж маш олон үйл ажиллагаа хийн гэдгээ хэлээд байна. Энэ удаагийн сонгуулийн явц ч гэсэн өнгөц харахад бол чөлөөт буюу шудраг болсон мэт харагдаж байгаа ч гэсэн бодит байдал дээр яг эрх баригч нам буюу Фидес намын талд ихээхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйлчилсэн, нэг талд давуу тал олгосон ийм Питер Мадьярын хувьд бол маш сорилттой ийм сонгуул болсон ч тэрээр ийхүү ялалт байгуулж гарч ирсэн. За сонгуулийн кампанит ажлын үеэр тэдний Орбан болон Мадьярын ялгаа юундаа чиглэж исэн бэ гэвэл Орбаны хувьд ихэвчлэн гадаад бодлого. За ялангуяа олон улсын томоохон эрх баригчдтай харилцах харилцаанд төвлөрч түүнийгээ сурталчилж байсан бол Мадьярын хувьд арай эсрэгээр дотоод асуудлаа шинжилэхэд төвлөрсөн. Тодорхойлбол тэрээр Унгарын эдийн засаг болон авилгын асуудлуудыг цэгцэлнэ гэдгээ ард түмэндээ бол амлаж гарч иржээ. Ийхүү ялалт байгуулж чадсан. За Орбаны засагласан 16 жилийн хугацаанд Унгар улс автократ засаглал руу бараг л шилжсэн гэж хэлж болно. Орбаны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрт ашигтайгаар эргүүлэх, за ялангуяа сонгуулийн квотуудыг орон нутагт ихсгсэн зэрэг арга барилаараа Унгар улсыг аажмаар нэг намын засаглал руу шилжүүлж байсан. За түүнчлэн Европ дахь хит барууны үзэлтэй улсуудын томоохон жишээ нь болж исэн. Гадаад бодлогын хувьд бол Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй ойр байсан нь Европын албаны толгойн өвчин болсон гэж хэлж болно. За ялангуяа Орос Украины дайн дээр энэ тод томроо илэрчилсэн Европын албаны нэгдсэн Оросын албаны улсын эсрэг альва хориг арга хэмжээнд дандаа Унгар оролцдоггүй байснаар нөхцөл байдлыг хүндрүүлдэг байсан гэж хэлж болно. Ялангуяа нэгдсэн юм Европын бодлоготой болоход Америкийн нэгдсэн улсын хувьд ч гэсэн ялангуяа Трампын хоёр дахь засаглалын үед Орбантай харилцах харилцаанд эрс сайжирсан. Тиймдээ ч сая Унгарын сонгуулийн кампанит ажлын үеэр Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Унгарт өөрийн биеэр айлчилж Орбаныг дэмжээрэй гэж Унгарын ард иргэдэд уриалж байснаас бол Америкийн нэгдсэн улс дахир ойр түншүүд байсан. Нөгөө талаас Европ дахь Америкийн нэгдсэн улсын стратегийн бас гол нөхөр оролцогч байсан гэдэг нь бол харагдаж байгаа. За гэхдээ Унгарын сонгуулийн үр дүн зөвхөн Оросын албаны улс болон Америкийн нэгдсэн улсад ч нөлөөлөх биш, хятадд ч гэсэн тодорхой нөлөө авчирна гэж хөндлөнгийн судлаачид харж байгаа. За учир нь Унгар бол Европ дахь хятадын томоохон нөхөрсөг хүншүүдийнх нь нэг байсан байгаа. За гэхдээ Унгар хятадын харилцаанд хятадын талаас нөлөөлөх гэхээс илүүтэйгээр Унгарын талаас буюу Орбаны өөрийнх нь гадаад бодлогын томоохон бодлогын нэг байсан. Энэ бол хятадтай харилцах харилцаагаа сайжруулж улмаар энэ харилцаагаараа
Европын холбоонд сануулга өгөх. Европын холбоо хэрвээ Унгартай ямар нэгэн байдлаар харилцаа эвгүүтвэл Унгарын талд Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улсаас гадна Хятад гэдэг дэлхийн томоохон 2 дахь эдийн засагтай улс байгаа шүү гэдгийг сануулгах ийм стратеги бол Хятадтай харилцаанд нь явж байсан. За хэдийгээр тэгтээ Хятадын хөрөнгө оруулалт Унгарт их байсан ч гэсэн эдийн засагт нөлөөлөх хязгаар нь бол тодорхой хэмжээнд дарагдчихсэн. Өөрөөр хэлэх юм бол Унгарын эдийн засаг Европын холбооноос хамааралтай хэвээр ялангуяа Германаас бол ихээхэн хамааралтай байсан. За ийхүү томоохон сөрөг хүчин Унгарт ялалт байгуулснаар цаашдаа Орос-Украины дайнаас ахуулаад Европын холбооны нэгдсэн бодлогод нэлээд өөрчлөлт авчирна гэж харж болохоор ийм томоохон үйл явдал Европт Унгар улсад болж өнгөрлөө. Дараагийн мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэе. За сүүлийн үед олон улсын харилцаанд томоохон хүчтэй тоглогч нар гарч ирсэн нь Төв Азийн улсууд. Тодорхойлбол Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан буюу C5 өнгөрсөн 20 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улстай харилцагтаа ихэвчлэн Афганистаны аюулгүй байдлыг хүрээнд бол тэдний яриа хэлэлцээ өрнөж байсан. За тэгвэл ердөө 2 жилийн өмнөөс талуудын харилцаа зөвхөн юм дипломат яриа хэлэлцээний төвшнөөс дээгүүр буюу яг бодиттой эдийн засгийн хилэлцээрүүд бол өрнөхөд хүрч эхэлсэн байгаа юм. За үүний хамгийн гол хөдөлгөгч нь дэлхийд дахиндах чухал ашигт малтмалын төлөх өрсөлдөө ингэж Монгол судлаачид харж байгаа. За Америкийн нэгдсэн улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ Хятад Оросоос хамаарал багатай болгохын тулд яг энэ уран, зис, алт, газрын ховор элементийн асар их нөөцтэй Төв Азийн орнуудад ийхүү түүхэн боломжийг нээж өгч байна. За эдгээр Төв Азийн 5 улс ч гэсэн энэхүү боломжийг маш зоримгоор ашиглан Америкийн нэгдсэн улстай эдийн засгийн бодит түншлэлтийг бий болгох гэж чиглэсэн ийм гадаад бодлого, эдийн засгийн бодлогыг бол идэвхтэй явуулж эхэлж байна гэж Think Монгол гэх Монголын бодлогын судалгааны хүрээлэнгээс Америк болон Төв Азийн орнуудын харилцааг онцлсан өгүүлэлт онцолж бичсэн байгаа. За тэгвэл үүнд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл буюу үүнийг бодит болгоход ихээр нөлөөлсөн зүйл бол яг Америкийн нэгдсэн улсад Вашингтон хотно цагаан ордны иргэн тойронд бий болж исэн бодит лобби юм а гэж инхүү Монгол судлаачид харж байгаа. Тиймээс Монголын Think Монгол Think Tank-аас Америк Монголын харилцаанд тэгвэл бодитоор хандаж шин шат ахиулах үүний тулд харин юунд анхаарах хэрэгтэй зэргийг судлахаар Америк Монголын Think Tank хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Eventually, we've really expanded the Abraham Accords, and one of the reasons is we are. За өнгөрсөн 7 хоног Америкийн Вашингтон DC хотно Монгол Америкийн анхны think tank-уудын уулзалт зохион байгууллаа. Энийг манай Think Монголын институт болон Америкт байгаа Монголын элчин сайдын яам хамтсан зохион байгуулсан. За тэгээ гол шалтгаан нь ер нь энэ анхчлан хийж байгаа нь манай think tank-ийн зорилгоч гэсэн цаг үетэй төлөвлөний нэлээд нийцсэн. Тэгээ шалтгаан нь болохоор та бүхэн мэдж байгаа. Монгол улс Америкийн виза бонд хөтөлбөрт орсон. Тэгээд тухайн үедээ монголчууд Монгол улс нэлээд олон хүмүүс яагаад ийм байдал орвоо гэж ярьсан. За энэ асуудал дээр манай Think Монголын хувьд байр суурь бол за бидний хувьд бол Америктэй илүү харилцаагаа үүсгэх хэрэгтэй байна. Бид бүхэн Монгол болон Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа за цаашдаа Think Tank-уудын хоорондох харилцаа бол муу байгаа учраас бид нар ийм байдал орлоо гэдэг эрдэмтдийг гаргасан. За тэгээ энэ хүрээндээ бол яг Америкт зорж бид бүхэн Америкийн Think Tank-уудтай уулзлаа. Ивентийг элчсэд яам дээр зохион байгууллаа. 50 гаруй зочид оролцсон. За Америкийн томоохон Think Tank-уудын төлөөллүүд бас илтгэгчээр панел хэлцүүлэлд оролцсон байгаа. За тэгээд Америкт бол буюу цагаан ордонд тойрсон Think Tank-ууд буюу энэ судалгааны хүрээлэнгүүд бол маш нөлөөтэй байдаг. Тэгэхээр судалгааны хүрээлэнгүүд бол Америкийн одоогийн өнөөгийн болон ирээдүйн бодлогуудыг нэлээд бодлогот нөлөөлж ажиллаж байдаг. Улс төртойгоо маш ойр байдаг. За тэгээ энэ хүрээндээ бол бусад улс орнуудыг харуул ялангуяа бид нар Төв Азийн улс орнуудыг харсан ч гэсэн Америкийн Think Tank-ууд лоббист фирмүүдтэй ч гэсэн маш ойр ажиллаж байгаа. Тодорхой хэмжээний энэ дээр санхүүжилт хийж байгаа. Тэгээ энэхүү туршлагаас ч гэсэн монголчууд бас авч ажиллах ёстой гэдэг үднээсээ бид нар энэхүү санаачлыг гаргаад өнгөрсөн 7 хоног Америкийн Think Tank-уудтай уулзлаа. Тэгээ энэхүү уулзалтуудаар бол ерөнхийдөө 3 зүйл яригдчих байна. За гэхдээ хамгийн түрүүнд хэлэхэд бол Америкийн Think Tank-ууд Монголын талаар бас төдийлөн сайн мэдээлэлгүй байна. Яг Монголын талаар юм бичдэггүй судалдаггүй учраас тийм. За тэгээд уулзалт 3 гол зүйлийг ярьж байна. Энд бол хамгийн түрүүнд маш ойлгомжтой Хятад Оростой харилцаа ямар байгаа вэ?
гэдэг талаар маш олон зүйлийг тодруулж асууж байсан. Хоёрт нь бол одоогийн өнөөгийн Трампын засаглаанд бол Монголд бас critical mineral дээр хэмтэрхэн хамтарч болох вэ? Ямар боломж байна гэдэг талаар нэлээд тодруулсан. Ялангуяа critical mineral болон бусад янз бүрийн минералыг одоо Америкийн хөрөнгө оруулалт орлоо гэхэд яаж одоо тээвэрлэх вэ? Яаж экспортлох вэ гэдэгтэй яаж Хятад Оросыг давж одоо экспортлох гэдэг асуудлыг хөндөж байсан. За гуравт нь болохоор бас шийдэл талаас гэх юм уу да илүү яаж Монгол одоо Төв Азийн 5 улс одоо сүүлүүд C5 гэж яваад байгаа. Төв Азийн 5 улсын нэгдэлд Монгол яагаад 6 дахь улсын ч юм уу болоод илүү нөө бус нутгийн хэмжээнд оролцоод одоо Америк болон бусад их гүрнүүтэй харилцаад явбал яасч юм бэ гэсэн зүйлсийг ярьж байна. Тэгээд Төв Азийн талаарх судал одоо сонирхол судалгаа одоо маш эргэлзсэн байна. Тэгээд Монголыг Төв Азид илүү уйж харахыг хичээж байгаа нь одоо шууд мэдгэжээ. За тэгээд ерөнхийдөө бол энэ уулзтуудаар харж байгаа юм бол одоо яагаад think tank-ууд вэ гэдгийг ярихад бол ядчил Америкийн think tank-ууд дээр Монголын талаар нийтлэлүүд гаргадаг байх нь бол маш чухал асуудал холбогдолтой. Жишээ нь одоо янз янзын л одоо шийдлүүдийг санал болгох те. Тэгжиж одоо Монгол Америкт буюу одоо энэ цагаан ордонд байгаа бодлого бос улснаас бол Монголын талаар мэдээлэл хүрнэ. За жишээ нь одоо Америк одоо дэлхийн бүхэл 200 улстай харьцаж байлаа гэж бодоход бид нэр тэр 200 улсыг хаана зэгсэж байгаа юм бэ? Бидний одоо хаана эрендлэж байгаа юм бэ гэдэг асуудал байна. За тэгээ Монголыг мэдэхгүй байгаа тэгэл Монгол бол Еролд буюу одоо Монголыг тоохгүй л гэсэн үг те. Тэгээ яаж бид нар өөрсдөө таниулж ийм боломж байгаа шүү. Ийм бас Монгол бас Америкт ингэж болно шүү гэдгийг бас гарч ирэх гэхээр тэр бол think tank-ууд гарч ирдэг байна. Энэ орон зайг бид нар ашиглах ёстой. Энэ орон зай дээр бид нар ажиллах ёстой юм байна гэдэг асуудлаар явсан. Тэгээд Америкийн think tank-уудс маш ихээр сонирхож байна. Тэгэхээр манай think Монголын хувьд бол цаашдаа тэгээд think tank-ууд хамтраад Монгол Америкийн одоо хооронд ямар одоо хөрөнгө оруулалт худалдааны одоо ажлууд явуулж болох вэ гэдэг тал дээр янз бүрийн судалгааны ажлууд бол нийтлүүдийг гаргахаар тохироод байна. За тэгээд эдгээр think tank-ууд хоёрт нь болохоор мөн think tank-ууд бол ийм хөрсийг бэлдчихэд суур одоо ер нь жишээ нь бид нар critical mineral дээр Америкт яаж амжилт ажиллах вэ гэдэг яг одоо дараалахад маш хэцүү. Тэгэхээр think tank-уудын идэг юм яг энэ талаас судлаад маш олон талын шийдэл саналуудыг босгуулж идэг. За цаашлаа хоёрт нь бол одоо манай бас энэ тал дээр гарсан нийтлэлээр бас дурдсан commercial diplomacy гэж байдаг. Тэгээ эдийн засгийн дипломат хамт ажиллагаа гэх юм те. Энэ тал дээр бол маш идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ хүрээндээ ч гэсэн бид нар энэ 7 хоногт бол Нью-Йорк хотны Монголын хөрөнгө оруулалтын форумд зохион байгуулах гэж байна. 3 дахь жилдээ. За тэгээ ингээ яг ингээ бодит төр харах юм бол яаж Америк Монголын харилцаас дараагийн шатнд гарах юм бэ гэхээр 3 зүйл байгаа. Мэдээж төрийн бодлого хооронд хоёр улсын төрийн одоо хоорондын ажил, дипломат ажил бол бодлогын одоо уялдаанууд явах хэрэгтэй. Хоёрт нь think tank хоорондын буюу одоо энэ хараат судалгааны институт хоорондоо бас нэлээд ажилладаг, судалгааны ажлууд хийдэг, судалгааны ажлууд хэвлэж гаргадаг, нийтлүүд гаргадаг байх хэрэгтэй. Гуравт нь хувийн ишлүүд нь хоорондоо буюу хөрөнгө оруулалт худалдааны хоорондоо хэлэлцээрүүд нь явдаг, хоорондын одоо илүү хоорондоо хамтарч ажилладаг, тэ уулздаг байх чухал. Энэ 3 зүйл маань өөрөө зэрэг явж иж тухайн хоёр улсын орны одоо хамтын ажиллагаа илүү өргөждөг юм байна л да. Тэгэхээр одоо бидний хаж орлоо сүүлийн олон жил одоо зөвхөн дипломат бид ажиллаад явуулаад байгаа. Одоо think tank-ууд хооронд ч юм уу хувийн ишлэл хооронд ч гэх юм уу энэ хооронд харилцаа хөдөлгөөн явж байгаа. Тэгэхээр энэ хоосон орон зайнуудыг нөхөж гарч ажиллаж иж илүү бид нэр одоо үрдэнд хүрэх юм байна гэж харж байгаа. Тэгээ энэ өрөөндөө бид нар одоо think tank-ууд уулзтал анхудаа ирлээ энийг цаашдаа тогтмол хийгээд явахаар зорилготой байгаа. За энэхүү Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын хүрээнд олон улсад авч хэрэгжүүлж байгаа томоохон арга хэмжээнүүдэд бол манай улс нэг бус удаа энэхүү одоо хамрагдаж Америкийн нэгдсэн улсад нэг ялангуяа одоо аялах, очих, тодорхой хугацаанд байшихад бол улам төвөгтэй болж байна. Тийм учраас манай улсын хувьд Америкийн нэгдсэн улстай харилцаанд шинэ шат ахиж нэг ялангуяа эдийн засаг болон худалдааны хувьд яг бодиттой арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлэх цаг болсон гэж Монгол судлаачдын зүгээс think Монгол бодлогын судалгааны ерөнхийлөгчөөс бол онцолж тайлбарлаж
байна. Ингээд үзэгч та бүхэнд дэлхийд дахинд болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.